За юу байцгаан залуучууд бүсгүүчүүд Арлын Японоос завгаа мэдчилж байна. Энэ удаа 1951 онд Японы Токиод гарсан хэргийн тухай танилцуулъя. Тухайн үед Японыг зохицолд оруулж айдас давтуулсан хэрэг гарсан. Хоолны газар ажилуулдаг гэр бүлийн 4 хүнийг хороосон байсан. Хэргийг төрүүлж мэдэн цагдаад мэдээлсэн хүний тусламжтайгаар с ิจ гтнийг барьж саатуулсан ч гэсэн эндээс бүх юм буруугаар иргэнэ. Ингээд юу болсныг эхнээс нь нэггүй яри. 1951 оны 2 сарын 22-ны өдөр Токиод байдаг хятад хоолны газар хэрэг гарсан. Тэр өдрийн өглөө энэ хоолны газар ажилладаг байсан 25 настай Ямагучи гэх залуу хар хурдаараа цагдаагийн газар орж ирнэ. Хамгийн түрүүнд хэргийг мэдээсэн байна. Энэ Ямагучи гих залуу 2 сарын өмнөөс энэ хоолны газар амьдрангаараа ажиллаж эхлэн хоолны хүргэлтийн ажлыг нь хийдэг байж. Энэ газар нь нэлээд олон ажилтнтай. Ямагучиг ажилтнууд нь бүгд мэддэг байж. Түүний өгсөн мэдүүлгээр 2 давхарт унтаж байгаад өглөөсөр нь 1 давхар руу буухад хоолны газрын эзэн гэр бүлийнхэнтэйгээ алуулан энэ хөрчгсөн байсан гэж цагдаад хэлсэн. Цагдаагийнхан шууд хэргийн газар очин шалгахад хоолны газар аимшигтай болсон байж. Хоолны газрын эзэн эхнэр нь хүү болон охин гээд 4 хүнийг хороосон байж. Хэрэгт хэрэглэгдсэн хутга нь хөргөчний хажууд байсан ч гэсэн тухайн үед модноос хүний хурууны хээг илрүүлэх технологи байгаагүй болохоор шалгах боломжгүй байж. Ямар ч байсан тэдэн лөө дайрсан цаг өглөөний 4 цаг орчим болсон гэдгийг тогтоосон. Дээрээс нь гэрээс нь юм алга болсон байсан бэлэн мөнгө, банкны дэвтэр, үнэт эдлүүд нь алга болсон. Эдгээр нь одоогийн ханшаар бодож үзэх юм бол Монгол мөнгөөр ойролцоогоор 200 сая төгрөгийн эд зүйлс алга болсон байна. Үүнээс харахад хулгай дээрмийн хэрэг гэдэг нь ойлгомжтой болсон. Гэвч хамгийн түрүүнд хэргийг мэдээлсэн Ямагучи яагаад гэр бүлийн хүмүүс рүү дайрж байхад анзаараагүй юм гэсэн асуулт цагдаа нарт төрсөн. Ийм амар хэрэг гарахад дуу гарах нь ойлгомжтой. Хамгийн түрүүнд сэжиглэгдэж эхэлсэн нь Ямагучи байлаа. Түүний өгсөн мэдүүлгээр би унтаж байхад галын дохоо дуугарсан ч сэрдгүү. Тийм төрлийн хүн. Тийм болохоор юу болсныг огт мэдээгүй гэж хэлсэн. Өргөжлүүлэн мөрдөж түүнээс ямар нэгэн өөр анзаарсан юм байхгүй юу гэхэд 2-3 өдрийн өмнөөс нэг сэжигтэй эмэгтэй энд байрлан хоолны газар ажиллаж эхэлсэн. Түүнийг Уута гэд 20 гаруй насны хүүхэн байсан. Годомжинд наасан сурчлагаа харан ирж ажилласан гэсэн. Тэгээд яг хэрэг гарахын өмнөх орой түүн дээр нэгэн эрэгтэй ирж хонсон. Түүний зөвхөн араас нь л харсан. Саарал цамц болон хөх өмчтэй байсан гэж өөртөө ихтэй нүдэнд харагдтал ярьж эхэлнэ. Үүнд эргэлдэж байсан мөрдөгчнөр байсан ч хоолны газар ажиллаж байсан зарим хүмүүс тийм нэртэй нэг хүүхэн байсан гэж нэмэн мэдүүлэг өгцгөөсөн байна. Үүнээс хэдэн өдрийн дараа нэг сонин баримт олдсон нь банкны ажилтны мэдүүлэг байлаа. Тэрээр хэдэн өдрийн өмнө Ямагучигийн ярьсан мэт хүүхэн банкны дэвтэр барьж ирэн мөнгө авах гэж үзсэн. Тамга нь өөр байсан болохоор тэр жигтэй зүгтаасан гэж хэлсэн байна. Тэгвэл Ямагучигийн өгсөн мэдүүлэг үнэн бодиттой зөв байсан бол Уута гих хүүхэн өөр дээр нь ирсэн залуудаа нийлэн хоолны газрын хүмүүсийн хорон мөнгийг нь авч зогцсон болж таа. Хэргийг цааш мөрдөх явцад эхний сэжигтэн болоод байсан Ямагучийн хоолны газрын эзний хүүхдүүдэд маш сайн байсан. Дээрээс нь өөрөө боломжийн мөнгөтэй айлын хүн. Найз энтертэй мөнгө энтер зээлж байсан болохоор мөнгө дутагтааргүй нэгэн гэж харагдаж байв. Хоолны газар яагаад ажиллаж эхэлсэн талаар нь асуухад ирээдүйд өөрөө хоолны газар нээх хүсэлтэй байгаа болохоор ажиллаж эхэлсэн талаар ярьсан байна. Хоолны газрын эзэд надад гэр бүл шиг минь ханддаг байсан. Яагаад тийм сайн хүмүүс ийм өхлөр өгөх ёстой юм бэ гэд уйлж байсан гэдэг. Түүнийг яавч энэ хэргийг үйлдэх хүн биш байна гэж зарим мөрдөгчнөр бодож байсан. Түүнд эргэлзэж байсан хүмүүс бас байлаа. Түүний өгсөн мэдүүлэг болон түүний хийсэн үйлдэл яагаад ч юм нэг сонирн байна гэж бодож байв. Нэгдүгээрт Уута гих эмэгтэй дээр ирж хонсон гих эрэгтэй түүнээс өөр хинч хараагүй. Хоёрдугаарт хэрэг болсон өглөө Ямагучи эхлээд эмнэлэгт мэдэгдэх биш шууд цагдаагийн газар дээр ирсэн. Тэднийг эхлээд аврыг гэж бодоогүй гэсэн эргэлзээнүүд цагдаа нарт байлаа. Хид хідэн удаа мэдүүлэг авч түүнийг сэжигтэн болгож байгаад Ямагучи дурамчхан байлаа. Ямагучи гинт хэрэгтнийг барихад ингэж туслаж байхад өөрөө сэжигтэн болоод явж байх гэжтэй гэд энэ хорвоог орхимоор санагдаж байна гэд уйлж байсан ба. Үүнийг харсан цагдаа нар түүнд итгэж за буруугүй юм байна гэж бодон Уута гэх эмэгтэй гар зургийг зуруулан авч эмэгтэйг эрен сурвалжилж эхэлсэн. Өд удалгүй түүний байгаа газрыг олж тогтоосон.
тэрээр дүүгийнхээ гэрт нь нуугдаж байгаа болохыг мэдсэн байна. Түүнийг байрвчлан түүнээс мэдүүлэг авахад тэдний бодож байснаас шал өөр үнэн бодож байдал тэднийг өгтөв. Эмэгтэй мэдүүлгээс түүнийг Уута гэдэггүй Нишино гэдэг нэртэй. Уута гэх нэр нь Ямагучигийн зохиож өгсөн нэр байж. Тэрээр Ямагучидээ хоолны газар ажиллахаас өмнө танилцж байсан. Тэгээд түүнд мөнгөний хэрэг байгаа гэж ярилцж байж. Тэгэхэд Ямагучи түүнийг миний ажилтдаг хоолны газар ажиллаад үзэхгүй юм уу гэж зөвлөсөн байна. Үүний дараа эмэгтэй тэнд ажиллахаар болж ажилд ороод 2 хоногийн дараа шөнө амар дуу гарan сэрээд доошо бун хартал Ямагучи хутга барьчихсан гэр бүлийн дүрийг ороосон байсан. Тэгээд түүнд чи банк руу яваад бүх мөнгийг нь аваад ир. Тэгэхгүй бол чамайг эдэртэй адилхан болгон шүү гэж сүрдүүлсэн байна. Тэгээд хүүхэн гарan банк орсон ч тамга өөр байсан болохоор мөнгө авч чадалгүйгээр гарч ирнэ. Эндээсээ шууд зогтсон байна. Өөрийг нь ерэн сурвалжилж байгааг мэдсэн ч айдснаасаа болж цагдаагийн газар орж чадаагүй гэж хэлсэн байна. Ингээд хүүхний мэдүүлгээр Ямагучи баривчлан мэдүүлэг авахар болно. Тэр үед Ямагучи өнөөдөр их ядарч байна. Тийм болохоор маргааш бүгдийг нь ярий гэж хэлсэн байна. За ингээд ерөнхийдөө хэрэг шийдэхэндээ гэж бодож байтал бүх юм оронгороо эргэнэ. Баримтлагдсан оройноо Ямагучи өөртөө нуусан байсан хорыг амьсгал хураасан байлаа. Ингээд бүх юм өнгөрлөө гэж бодож байсан ч Ямагучигийн гэрийг нэгчгэд түүний хувцснаас хохирогчийн цусны толгой болцсон. Ингээд түүнийг гэмт хэрэгтэн гэж үзэн хэргийг хаасан байна. Хэдий мөнгөтэй айлын хүүхэд байсан ч анханасаа хоолны газрын эзний мөнгөнд болж тэнд ажиллаж эхэлсэн байна. Бусдын нүдээр ийдэг шаргуу нэгэн байсан ч гэр бүлийн 4 хүний амийг авсан чөтгөр байсан. За энэ удаагийн дугаарыг сонссонд баярлалаа. Санал сэтгэлээ хуваалцаарай далсаа. Баярлалаа.